За үзэгчдээ сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За ингээд мөнгөний луужин нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарын их эхэлж байна. Өнөөдөр бид тусгай дугаарыг та бүхэндээ хүргэхээр бэлдсэн байгаа. Өнөөдрийн сэдэв бол төрийн өмчийг чөлөөлөё гэсэн хэмээх сэдвээр ярилцсанаа. Ингээд зочдтойгоо та бүхэндээ танилцуулъя. За тэгэхээр Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Мөнхөд захирал ирсэн байна. За Улаанбаатар үн цасны биржийн захирал Даваа жаргал Замун сангийн дэд цад хулан хүрэлцээрсэн байна. За тэгэхэд та бүгддээ баяр наадмын мэндийг хүргэе, хүрэлцээрсэн баярлалаа. За авч явуулсан баярлалаа. За тэгэхээр бүгдээр өнөөдөр төрийн өмчийн чөлөөлөё гэдэг ийм сэдвээр ярилцъя гэж ингэ шийдсэн байгаа. Тэгэхээр ер нь ажиглаад тахад шинэ засгийн газар байгуулагдсанаас хойш бол хэд хэдэн чиглэлд аягүй их хурдцтай ажиллаж байна. Тэгээ энэний нэг нь бол яхаарахгүй энэ төрийн өмчийн одоо нээлттэй болгоё, засаглалын сайжруулъя, олон улсад гаргаж үн цэнийг өсгөе гэдэг ийм одоо үнцэг бол яригдаад байна. За ингэж ярихдаа бол бас нэг шинэ засгийн газрын хувьд бол арай өөр өмнөх засгийн газруудаас бүтэц зохион байгуулалтын хувьд, бодлогын хувьд арай өөр гэх юм уу? Эсвэл одоо илүү дараагийн төвшний хувилбар бас яриад байна уу гэж надад харагдаад байна л та. Тэр нь юу гэхээр өмнө нь болохоор ингээд баахан лист гардаг. Тэгээд тухайлсан нэг компаниг хөвчлөе, IPO хийгээд ингээд явж ирсэн. Тэгээд үр дүн нь бас ямар байгааг та бас мэдээлэл өгөх гэж бодож байна. Гэтэл одоогийн онцөг болохоор тухайлсан нэг компаниг хөвчилж одоо нээлттэй болохоос гадна илүү ийм бүтэц зохион байгуулалтанд оруулаад бодлогын төвшөнд арай өөр аргачлал арга ашиглая гээд байх шиг. Тэгээд би өнгөрсөн хугацаанд бас ерхий сайд очирлын нөгөө парламент дээрх хэлэлцүүлгийн тухай хэлэлцүүлгийн үеэр ярьжсэн зүйлүүдээс нэлээд харлаа л та. Тэгэхээр тэн дээр бол нэлээд тийм өөр жишээлбэл одоо Узбекистаны кейсээр явж болж байна тийм. Жишээлбэл одоо энэ хуулийг ингээд баталчвал төрийн өмчийн алдагдaltaгүй компани гэж байхгүй болох гэдэг юм ч гэдэг юм уу. Энийний дараа ингэндээ эх жил бид манай засгийн газар энэ ажлыг хийж харуулъя гээл тийм. Тэгэхээр энэ дээр яг одоо галын одоо фронт дээр ажиллаж байгаа хүний хувьд яг ямар бодлого чиглэл явах гээд байна гэдэг дээр өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлуудыг та товчхолж өгч. За тэгээ. За 2000 төр ер нь өмчтэй байх нь зөв буруу юу те? Өмчтэй байвал ямар өмчтэй байх юм? Зах зээл эдийн засаг дэх одоо төрийн өмчийн оролцоо байвал хэр хэмжээнд байвал зохистой юм бэ гэдэг дээр олон улсын янз янзын судалгаанууд бол байдаг. За манай улсын хувьд хуучин бол төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засагтай байсан. Одоо зах зээлийн эдийн засаг шилжээд 36 дахь жилээ болж байгаа учраас харьцангуй суурь нь бол их тийм төрийн өмч давмгаалсан гэдэг юм уу те асуудлууд бол бас байдаг. За энэ ч гэсэн бас өөрөө олон нийтийн шүүмжлэгийг нэлээд дагуулж байна. Тэгэхээр компани гэдэг төрийн өмчт компани гэдээ бид нар нэрлэж байна те. Компани гэдэг чинь юу юм бэ гэхээр ашигын төлөө байх ёстой, арилжааны шин чанартай байх ёстой болоод идэг. Гэтэл зарим одоо нийтийн үйлчилгээний чиг өргөтэй одоо зам засварын ч юм уу зүйлийг бид нар компани гэдэг бүтцээр байлгачаад зах зээл нь өөрөө одоо өрсөлдөгчгүй гэдэг юм уу юм ашиг олох боломжгүй байхад та нар компани алдагдaltaй ажиллаад байна гэдэг нэг асуудал байгаад идэг. Тэгэхээр ер нь бол төр өөрөө энэ нөгөө өмчийн бодлогоо бол эргэж харъя. За өнгөрсөн хугацаанд ямар бодлого шийдвэр гарсан байна. Тэрний хэрэгжилт нь юу нь болоод юу нь болохгүй байна. Тэгээд энэ дээрээ бас нөгөө олон улсын сайн муу туршлагыг харахаас гадна өнгөрсөн одоо 20-30 жилдээ бид нар дүгнэлт хийя гэдэг дүгнэлт хийж үзлээ. За тэгээд 2001-ээс 2022 оны хооронд нийтдээ улсын их хурлаас 5 удаагийн шийдвэр тогтоол үндсэн чиглэл батлагдчихжээ. За энэ 5 удаагийн үндсэн чиглэлд бол нийтдээ давхарцсан тоогоор 119 төрийн өмчт аж ахуй нэгж компанийг хувьчлах, эсвэл олон нийтэд санал болгох те эсвэл шинжилгээ зохион байгуулалттай холбоотой улсын их хурлын тогтоол шийдвэр гарч исэн байна. За тэгээд үүний хэрэгжилтийг аваад үзэх юм бол нэг 21% буюу хамгийн сүүлийн одоо 22 онд батлагдсан үндсэн чиглэлээс бол одоо 2 л аж ахуй нэгж IPO хийсэн. Түүний нэг нь Монголын хөрөнгийн бирж, нэг нь төрийн банк гэдэг юм байна. Тэгэхээр эндээс ямар дүгнэлтийг хийж болох байна гэхээр нэгдүгээрт бол бид одоо нөгөө тэр үндсэн чиглэлээ батлахтаа магадгүй одоо хугацаа тавиагүй ч юм уу эсвэл магадгүй суурь судалгаа бэлэн байдлын шинжилгээг нь харгалзаж үзэхгүйгээр чагсаалт батлаад идэг байсан юм биш байгаа даа гэж нэг бодохоор байна. Хоёрдугаарт ер нь манай дотоодын зах зээл шингээх багтаамжтай мөгүй мүү? Эсвэл ер нь энэ хувьчлал гэдэг зүйл чинь өөрөө ингээд хувьчлаад ах нь одоо ямар эрэг сөргүүр давартай юм бэ гэдэг. Тэгэхээр нөгөө
ялгаагүй л адилхан одоо хуучин одоо төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжээд улс орнууд ер нь бол хувьчлалыг бас маш өргөн фронтоор хийсэн байдаг. За тэрэн дээрээ дүгнэлт хийх бас цаг хугацаа болцсон байдаг. Тэгэхээр одоо сүүлийн үеийн одоо олон улсын ингээд 1980-ад оноос 2026 оны хооронд нийтдээ одоо нэг 60-аад жилийн олон улсад энэ төрийн өмчийн бодлогын чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого судалгааг аваад үзэхэд 4 үйлчлэлт хувааж болж байна. За их үедээ бол илүү одоо нөгөө хувьчлал гэдэг санаачлагдоор төрийн монополоос одоо хувийн хөвшил рүү өмчлөлийн одоо эцсийн өмчлөгч өөрчлөгдөжсэн тийм зүйлүүд бол байна. За тэр бол мэдээч хэрэг одоо нөгөө Маргарет Тачерийн интерес улбаатай неолиберал бодлогын хүрээнд бас өргөн фронтоор хийгдчихсэн. За дараагийн нэг давлгаа гэх юм бол зарим талаар бол учир дутагдaltaй гарсан төрийн монополоос хувийн монопол руу шилждэг. Хямрал асуудал болоход нөгөөх нь эзэнгүүддэг юм хариуцлага хүлээх хүн байдгүй гэдэг юм асуудал бас үүсчихсэн учраас юм хосолмол хэлбэр рүү шилжүүл гэдэг энэ Азийн бар улсууд гэдээ бид ярьдаг тийм ээ. Сингапур, Тайван гэдэг тэдгээр улсуудад төр өөрөө ингээд тодорхой салбарыг стратегийн ач холбогдол өгөөд хамгаалж одоо бойжуулж агаад олон улсад гаргаж зах зээлийг нь тэлдэг. Тэр нь одоо эдийн засгийнхаа том хөдөлгүүр болгоод явдаг нэг загвар бас байна тий. За тэгээ 2008 оны санхүүгийн хямралаас хойшоо бол илүү одоо энэ нөгөө хувьчлах гатагаа нь юусоо үндсэн зорилго бас биш юм аа. Тэгээ энэ бол зүгээр ингээд нөгөө buy product буюу дагалдаж ирж байгаа нэг л одоо зүйл нь хамгийн гол нь тухайн бизнесийн одоо full economic potential буюу тэр эдийн засгийн бүх потенциалыг нь гаргадаг, өрсөлдөх чадварыг нь нэмдэг, санхүүгийн өргөжийг нь нэмэгдүүлдэг, үйл ажиллагааг нь одоо илүү одоо lean болгодог гэх мэтчлэн ийм өргөн цаар хүрээг хамрах хэрэгтэй. Дээрээс нь энэ бол бас хөрөнгөний зах зээлээ давхар ингээд хөгжүүлэх энэ олон бодлогын уялдаанаар байж ич илүү зөв оновчтой явж гинэ гэдэг ийм чиглэл гарсан байгаа юм. Тэгэхээр үүний дагуу болохоор одоо түрүүн би хийсэн 5 удаагийн үндсэн чиглэлийн хэрэгжилт бол маш бага. Тэгэхээр бид нар энэ дээр дүгнэлтэж байна. За сангийн яамны зүгээс бол жил болгоны 2 сарын 10-нд өмнөх оны санхүүгийн тайлбарыг бид нар хүлээж авдаг. Энэ оны 2 сарын 11-10-ны байдлаар бид нар 108 ширхэг төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан аваад дүн шинжилгээ хийж үзсэн. Тэгээд бүгдээрээ санхүүгийн хүмүүс бас мэдж байгаа return on equity, return on asset гэдэг өөрийн хөрөнгөний өгөөж нь хараад үзэхэд ер нь бол улуурхаан компаниудаас цэвэрлээд байхад бид бол маш бага буюу төрийн өмчийн одоо үр ашиггүй байна, эсвэл цаашаа сайжруулах хэрэгтэй байна. Энэ дээр нэг реформыг шаардлагатай байна гэдэг л дүр зураг гарч ирж байгаа юм. Тэгээд ер нь бол одоо нөгөө энэ арга яагаад ингэж нэг одоо яриад байгаа юм юугаараа ялгаатай байна вэ гэдэг. Тэгэхээр өмнө нь бол тухайлсан нэг компани дээр IPO хийгээч, тухайлсан нэг компани хөвчлөөч гэдэг юм эдгээр зүйл ийм байдлаар бол гарч ирсэн. За энэ удаа бол нөгөө өнгөрсөн болж байгаа болоогүй те билээгүй байна л гэсэн үг шүү дээ. 21% гүйцэтгэлтэй байна гэдэг чинь те. Энэ дээр яагаад болохгүй байна гэхээр бид нар нэгдүгээр дотоодын хөрөнгөний зах зээл дээр бол нэгдүгээрт бол бид нар хөрөнгөний зах зээлээр явуулах нь зөв юм а гэж бодож байгаа. Нээлттэй, ил толттэй ямар нэг одоо тийм мэдээлэлд ойр байдлаа давуу болгож ашиглах гэдэг ч юм уу тийм байхгүй хүн болгон оролцох боломжтой. За хоёрдугаар болохоор энэ бас мэрэгжлийн хөрөнгө оруулагчид тодорхой хэмжээгээр орж ирэл зүгээр юм а гэд. Энэ бол жишээлбэл Чех улсын Шкода гэдэг автомашин үйлдвэрлэгч байсан. Тухайн үед бас стратегийн хөрөнгө оруулагчаар Volkswagen-ыг оруулж ирээд те зах зээлийг нь тэлээд одоо бол ингээд маш одоо дэлхийд өрсөлдөх том компани болсон байх жишээтэй те. Тэгэхээр бид нар ингээд зөвхөн одоо нөгөө ийм ороод гараад спекуляц хийдэг ч юм уу ингээд арилжаа хийгээд гардаг иргэдээс илүү ийм мэрэгжлийн ингээд ноу хаваа шингээдэг зах зээлийг нь тэлж өгдөг байвал зүгээр юм а гэд. Тэгээ мэрэгжлийн хөрөнгө оруулагч гэхээр олон улсад бол мэдээж маш олон байгууллагууд байгаад байгаа. Гэхдээ тэдний хувьд Монгол улс гэдэг бол нэгдүгээр эдийн засгийн харьцангуй жижигхэн, хоёрдугаарт ингээд нөгөө өмнөх track record гэдэг юм уу тийм одоо амжилтын түүх бас ингээд тодорхойгүй. Дээрээс нь нөгөө хэмжээний хувьд жоохон жижигдээд байдаг. Тэгээд хөрөнгө оруулалтаа хийлээ гэхэд хэр хугацаанд хөрөнгө оруулалтаа бариад ямар хэмжээний одоо ноу хав технологи шингээгээд хэрхэн одоо гарах exit стратеги нь бас тодорхойгүй байдаг. Хөрөг чадрын асуудал байдаг тийм. Тэгэхээр нэгдүгээрт бол энэ төрийн өмчийн шинжилгээ хийхдээ бид нар яаран ингээд нөгөө төрийн өмчийг үнгүүдүүлж хагаад хин нэгэнд худалдан борлуулах биш. Илүү эдийн засгийн одоо тэр нөгөө өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээ, багтаамжийг нь дэлгэр нь потенциалын тулгая л гэж байгаа. Тэр бэлтгэл ажил бол 12-оос 18 сарын хугацаанд хийгдэнэ. За дээрэс нь гадаадын болон дотоодын хөрөнгөний биржээр нээлттэй ил тод байдлаар одоо тодорхой хувь хвцааг нь IPO хийж гаргая гэж байгаа. Тэгэхээр үүгээрээ бас арай онцлогтой буюу өмнө нь одоо туршигдож ирсэн аргуудаас өөр байх.
та Узбекистан гэд хэллээ. Өмнө нь нас Румыни улсад хэрэгжиж исэн, Индонез хэрэгжиж исэн, Малайз хэрэгжиж исэн гэдэг улс улс л өөрийнхөө онцлогоос хамаарат янз бүрийн ингээд нэг жаахан тийм customized маягаар хийж исэн туршлага бол байдгийн бэлээ. Тэгэхээр бид бол тэднээс жишээ авч байгаа. Тэгээд дээрэс нь бас одоо өөрсдийнхөө өмнөх одоо энэ нөгөө хувьчлалын гэдэг юм уу, нээлттэй IP өгөх гэдэг юм уу, эдгээр одоо бас нэг дүгнэлтийг үз болчиход байна шүү дээ, тий. Энэ дээрээ дүгнээд одоо илүү хөрсөндөө тохирсон маягаар хийх хэмжээтэй юм болов гэдээ ажлын хэсэг гаргаад би ингээд таглаад явж байгаамаа. За тэгэхээр ер нь бол хэд хэдэн зүйл айгүй тодорхой болж байгаа юм байна гэж ойлголоо. Сая ингээд парламент дээр ерхий сайдын ярьж байгааг сонсоод за дээрэс нь бас таны өнгөрсөн хугацааны мэдэг нөгөө хэвлэлийн мэдээнүүдтэй. За сангийн амны зүгээс одоо бас мэдээлэлүүд ингээ хийсэн. Тэгээ энэ болгоныг ингээд ботхоо за ямар ч байсан нэг дараагийн шатанд бол гарч байгаа юм байна гэдэг ийм ерхий ойлголттой байсан. За тэгэхээр нэгдүгüрт бол биржээр дамжуулъя гэдэгт бол санал нийлцэн шийдсэн байгаа юм байна гэж ойлголоо. За нэгээр нь тусна IP-гээс илүү багцлаад бүтцэд оруулаад илүү үнцэнтэй болгоё. Өөрөөр хэлбэл бас гадны хөрөнгө оруулалтын одоо менежментийн компанийг өөрч авчирж оруулъя гэдэг бас өнцөг явж байгаа. Тийм ээ өнгөрсөн 7 хоногтаас 12 компанид урилга өгсөн гэж хэлжсэн. За энэний үр дүнд бол юу бий болох гэдэг нь гэж ойлгоод байна гэхээр тухайн хөрөнгө оруулагч нэг компани эсэл авахаас илүү хэд хэдэн компани хэд хэдэн салбарын эслийг нэгэн зэрэг авч түүгээрээ дамжуулаад Монголын нийт эдийн засгаас өгөөж хүртэх ийм багц буюу багц үүсэх диверсификац бий болох. Нэгдүгээр хоёрдугаар гадагшаа санд болгож ин гэдэг маань бол институционал буюу мэргэжлийн хөрөнгө оруулагчид орж ирэх. Тэрний үр дүнд компани засаглал сайжрах, бүтээмж өсөх хийг бас хүсэж байна гэж ойлгож байна. За тэгэхээр ер нь суур нөхцөл байдал айгүй тодорхой болоод эхэллээ. Тэгэхээр даваа жаргал захирлаас асууя. Яг энэ одоо хувилбар, за өмнөх хувилбар, за энэ хоёрыг ингээд бид бол сайн мэдж байгаа, харьцуулаад харсан байгаа. Тэгэхээр энэ дээр яг таны зүгээс илүү нэмж хэлэхтэй шинэ зүйл, өөрийн санаа дүгнэлт юу байна вэ гэдгээс асуумаар байна. Хувийн хвшил талаас тийм ээ. За түрүүн бас хулан сайд хэлсэнчлэн бид нэр 1990-ад оны үед бол яг зах зээлийн эдийн засагт шилжих суурьа тавиад төрөөс хувийн өмч шилжиж хувь өмчлөл гэдэг зүйл бий болж ирсэн тийм. Тэгээ одоогийн зах зээлийн эдийн засгийн суурь бол тавигдчихсан. За тэгээ тухайн үед бол бид нэр нэг 3 зүйл дээр бол тодорхой хэмжээнд сургамж авах хэрэгтэй юм болов гэдэг дүгнэлттэй байгаа. За үүнд болохоор хувьчлал гэдэг нь өөрөө тухайн хөрөнгөний зах зээлийг одоо хөгжүүлэх нэг үнцүүдийн нэг байдаг. Хөрөнгөний зах зээл хөгжөхдөө зөвхөн одоо хувьчлалаар хөгжихгүй. За үүний зэрэгцээ тухайн одоо дэв бүтцийн байгууллагууд, оролцогч талууд, андеррайтер, брокерууд те. За урт хугацааны эрэлтийг бүрдүүлдэг хөрөнгө оруулалтын сангууд, даатгал тэтгэврийн сан те. Мэргэжлийн хөрөнгө оруулагч нарын одоо суурь өөрөө бүрдчихэж илүү одоо сайн амжилттай арилжаа маань ингээ явагддаг. Тэгэхээр 1990-ад оны үед болохоор яг энэ бүхэн одоо зах зээлийг бүрдүүлдэг экосистем маань бүрэн төлөвшөөгүй байхад бид нөгөө өмч хувьчлал гэдэг зорилготой илүү туйлраад тэгээд төвлөрлийг бодвол бий болгочихсон. За тэгээ хоёр дахь асуудал нь гэх юм бол тухайн үед бол итгэлийн асуудал бол гарч ирсэн. Яг одоо ч гэсэн бид нар яг өмч хувьчлал явагдсанаар хэр үр дүнтэй байсан, үнэн шударга байсан юм уу, үнэн зөв тогтсон юм уу, яагаад хэдхэн үнийг гарт одоо төвлөрсөн бэ гэдэг асуулттай байдаг тийм хоёр дахь сургамж нь. За гурав дахь нь болохоор энэ төвлөрлийн асуудал байгаа. Бид нар одоо энэ төвлөрсөн хадгаламжийн төв дээр байгаа энэ өмч хувьчлалаар хувьчлагдсан компаниудын төвлөрлийг аваад үзэх юм бол 2-8 хүнд нийт одоо хувьцааных нь 80-95% төвлөрсөн буюу зах зээл дээр нөгөө нэг free float хөрвөх чадвар маш бага компани дээр тий тухайн нэг компани дээр маш бага гэсэн. Энэ нь болохоор томоохон одоо институционал хөрөнгө оруулагч нар чөлөөтэй орж гарах урсгал нь бол бага байхад хамгийн их нөлөө үзүүлж байгаа. За дээрээс нөгөө market depth буюу зах зээлийн хөрвөх чадварт нөлөөлж байгаа. За зах зээлийн хөрвөх чадвар маань болохоор сүүлийн тоо баримтуудыг аваад үзэх юм бол 1-2 2.5 ч юм уу байгаад байдаг. Тэгээ энэ өөрөө өндөр хөгжсөн орнуудад бол илүү өндөр хувьтай байдаг. Тэгэхээр энэ гурван асуудал буюу нэгдүгээр одоо өмч хувьчлалын зорилго, за дээрээс нь энэ итгэлийн асуудал, тэгээд энэ төвлөрөл гэдэг зүйлийг өөрөө энэ өмч хувьчлалын үр дүнд бол бид нэр хамгийн том сургамж болж үлдэх зүйлс басан гэж харж байгаа. Тэгэхээр дараагийн шатны хувьчлал дээрээ бид нэр
мэдээж засгийн газраас одоо өнгөрсөн жилүүдээсээ сургамж аваад илүү сайн эдийн засгийн шинжилгээг бий болгохын тулд тодорхой зорилтуудыг дэвшүүлээд ажиллаулж байгаа гадаадын өрөнгө оруулагч нарыг оруулж ирэхтэй том ажлууд бол хийхээр зорж байгаа. Тэгэхдээ энэ бас нэлээд юм нарийн ширийн асуудлууд бол байгаа. Тийм учраас тэр асуудлуудыг бас нэлээд сайн авч үзээсэй гэж хүсэж байгаа. Ягаад гэвэл нөгөө өмч хувьчлал маань өөрөө бидний одоо реформ чөлөөлөлт маань эцсийн зорилго гэхээсээ илүү бид нар өөрөө эдийн засгийн төрөлжүүлэлт буюу яг энэ компаниудыг хувьчилснаар Монголын эдийн засгийн хувь нэмрээ оруулах чадах үр ашигтай компаниудыг магадгүй одоо олон улсад өрсөлдөх чадвартай тухайн чиглэлээрээ одоо тэр компаниудыг бэлдэх тэндээсээ өөрсдөө бас тодорхой хэмжээнд үр өгөөж иргэд маань хүртэх. За тэгээд манай энэ урт хугацааны хөрөнгө оруулагч нарын суур үргэлжсэн одоо эрэл тал нийлүүлэлт нь ч гэсэн бүрдсэн энэ одоо хөрөнгөний зах зээлийг бий болгох нь бас өөрөө зорилт юм болов гэсэн тийм одоо үзэл баримталтай. Тэгэхээр багслаад хэлбэл өнгөрсөн хугацааны өмч хувьчлал гэдэг бол нэгдүгээр хэтэрхий эртдсэн. Хоёрдугаар бүтэц зохион байгуулалтын хувьд орчин бүрэлдэхгүй байхад хийцэн учраас засаглал сайжраагүй байна. Дээрээс нь энэний нөгөө үр дүнд нь төвлөрөл нэмэгдсэн. Ингээд төвлөрөл нэмэгдэхээр дараагийн тэр компаниг хөгжүүлэх сайжруулахад хүндрэлтэй болоод ирж байна гэд. Энэ алдаа юмнуудыг бити давтаасаа гэдэг. Тэр нь өөрөө энэ хувьчлал гэдэг чинь яг одоо үнийн шударга зөв зүйл юм уу юу гэдэг эргэлзээг иргэдийн дунд бий болгоцсон юм уу гэж хардیں۔ Тэгэхээр одоо энэ эргэлзээг тайлах үз хэмжээний реформын ажлыг л одоо хийх шаардлагатай болж байна гэж хэлэх гээд байна. За тэгэхээр эргээд худалдан сайтаас бас энэтэй холбоотой асуултыг асууж бодсон. За түүнээс өмнө мөнхөд захирлаас асуу. Тэгэхээр за таны удирдах байгаа компани бол яхаарахгүй нөгөө өнгөрсөн хугацаанд одоо за миний санаж байгаа 3 компани байна л да. Монгол шуудан байна. За Монголын хөрөнгөний бирж байна. Тэгээд төрийн банк байна. За та бол Монголын хөрөнгөний биржийн удирдагтай байж байна. Тэгэхээр өмнө нь Монгол шуудангийн захирал гүйцэтгэх захиралтай бас ярилцлага хийж байхад бол асуудлуудыг одоо жишээлбэл манай компанийн хувьд ингээд яг зах зээл дээр өрсөлдөд явхад бид нар жишээлбэл нэг компанид гэрээ хийх гэхээр заавал тендер зарладаг. Тэр тендер нь одоо хугацаатай. Тэгээд сунжирдаг, гомдол гарах юм бол дахиад сунжирдаг. Ингээд бидрийг ингээд ажил хийхэд бол хугацаа ингээд хойш нь татдаг гэдэг бас юм. Татаж байгаа гэдэг юм хэлжсэн л дээ. Нөгөө талдаа тухайн IPO хийхээс өмнөх 5 жил IPO хийснээр дараах 5 жилийн санхүүгийн гүйцэтгэлийг бас харж үзсэн. Тэн дээр ямар байсан бэ гэхээр IPO хийхээс өмнө бол жилийн ашиг нь тэрбум төгрөг хүрдэг байсан байхгүй. Тэгсэн чинь IPO хийсний дараа жилийн ашиг нь тэрбум төгрөгөөс буухаа болцсон байсан. Яг санхүүгийн одоо тоо ярьж штэ тий. За орлого нь бол ерөөсөө IPO-ийн өмнө бол нэг 15%-аас 15% жилээд өсдөг байсан бол IPO-ийн дараа 25%-аас буухгүйгээр ингээд орлого өсөж яваад байгаа. Тэгэхээр би бол хувьдаа бол юу гэж бодоод тэгэхээр Монгол шуудан бол нэлээд бас юм амжилттай кейс болсон байна гэж хараад байна. За тэгвэл танай компанийн хувьд яг ийм одоо нэгдүгürt өөрчлөлт гарав IPO хийснээс хойш тийм ээ. Хангалттай одоо хугацаа өнгөрлөө. Хоёрдугаар таны хувьд одоо ингээд жишээлбэл зөв хувь гүйцэтгэх захирлын хувьд төрийн өмчт компаниг удирдах явхад хүндрэлүүд юу вэ? Гуравдугаар хамгийн гол нь нөгөө засаглалын асуудал. IPO хийсэн 34% өвчлсөн. Энэний үр дүнд үнэхээр засаглал сайжирсан уу? Туц дээр өөрчлөлт орсон уу? Салхи орсон уу? Хараат бус гишүүд маань тэдний ярьж байгаа хэрэгж байгаа зүйлүүд яг хэрэгжиж байгаа юу те? Та энэ дээр яг одоогийн нөхцөл байдлыг ингээд бас дүгнж хэлж өгч. Засаглалтай холбоотой асуудлаас нь эхлэе гэж бодож байна. Одоо манай бирждэр бүртгэлтэй 162 компани 14 орчим их найдын үнэлгээтэй компани 10 буюу нэг 2.3 их найдын үнэлгээтэй 16 орчим хувь нь бол төрийн болон орон нутгийн өмчийн одоо оролцоотой компаниуд байна. Энэ 10 компани бол мэдээж санхүүгийн үр дүнний хувьд бол харилцаа адилгүй янз янз байна. Зарим нь ашигтай ажиллаж байгаа, зарим нь алдагдaltaй. Гэхдээ харуултанд нэг нийтлэг шинж чанар, хэд хэдэн нийтлэг шинж чанар. Яг цаг хугацаанд санхүүга ил тод тайлагнаж байна. Яг цаг хугацаанд төлөөлөл удирдах зөвлөлийн болон хувьцаа эзэмшдийнхаа хурлыг хийж байна. За тэгээд энэ хувьцаа эзэмшдийн хурлаас төлөөлөл удирдах зөвлөлөөс гарч байгаа одоо энэ хувьцаа эзэмшид хамааралтай бизнестэй хамааралтай голлох шийдвэрүүд нь олон нийтэд жижиг хувьцаа эзэмшигчдэд ил тод нээлттэйгээр хүрж байна.
Тэгэхээр засаглалын хувьд одоо өмчийн одоо хэлбэрээсээ үл хамааран энэ нээлттэй зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд бол энэ тайлагналын стандарт нь бол арай одоо дээр байдгийн байна гэдэг нийтлэг ийм одоо Илт болж байна. жишээ харагдаж байна тий. За мэдээж энэ 10 компани 7 нь бол 99 оны тогтоолоор одоо нэгд гарсан компаниуд байдаг. За 3 нь бол яг IPO хийж олон нийтээс одоо хөрөнгө оруулалт татах замаар гарсан компаниуд байгаа. Одоо түрүүний дурддаг Төрийн банк, Монголын өрөнгийн биелж, Монгол шуудан компаниуд байгаа тий. Бүгд л адилхан яг одоо хувьцаат компанид тавигддаг шаардлагын дагуу олон нийтэд одоо ил тодор төлөөлөл удирдах зөвлөлөө томилж байна. Төлөөлөл удирдах зөвлөлийнх нь одоо үйл ажиллагааных нь журам нь ил тод байна. Тэнцэнээс гарч байгаа шийдвэрүүд нь жижиг хувьцаа эзэмшигчдэд цаг тухайдаа хүрээд явж байгаа. Хөрөнгөний биржийн хувьд бол 23 онд IPO хийсэн. Нийтдээ нэг 11,500 жижиг хувьцаа эзэмшигчтэй. Хувьцаа эзэмшлийн төвлөрөл бол харьцангуй бага байдаг. Одоо манай тэр одоо засгийн одоо хувь эзэмшлийг 9 тооцвол 1%-аас дээш хувьцаа эзэмшиж байгаа одоо хөрөнгө оруулагч байдгүй. Тэгэхээр маш олон жижиг хувьцаа эзэмшигчтэй. Тэгээд жил болгон бол хувьцаа эзэмшигчдийн хавлыг зарлаад за үүн дээр бол одоо шаардлагатай мэдээллүүдээ санхүүгийн болон бизнесийн зорилт түвшнийг танилцуулаад шийдвэрүүд нь нээлттэй явж байгаа. За хувьцаа эзэмшигчдээс бол төлөөлөл удирдах зөвлөлөө сонгодог. За бид бас уулуурхайн биржийн үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн зохицуултын хүрээнд бол 5 ердийн гишүүн 4 хараат бус гишүүнийг сонгон шалгаруулдаг. За яг энэ жишгээр бол манай дөрвөн хараат бус гишүүн маань бол үйл ажиллагааныхаа хяналтыг жижиг хувьцаа эзэмшигчдэд төлөөлөд тавиа явж байгаа. За мөн дээрээс нь бас энэ хувьцаат компаниудад байдаг нэг хяналтын давхраг байдаг. Тэр нь бол одоо олон нийтэд нээлттэй хувьцаат компаниудаас ялгарх нь юу вэ гэхээр энэ төлөөлөл удирдах зөвлөлийнхэн дээр үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг хяналтын зөвлөл ажилтдаг. Энэ дээр нь 3 одоо жижиг хувьцаа эзэмшигчдээ сонгогдсон жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл байдаг. За энэ 3 маань яадаг вэ гэхээр яг энэ төлөөлөл удирдах зөвлөлийн одоо тушаал шийдвэрүүд нь хэр хараат бусаар гарч байна. За жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах хэмжээнд гарч байна уу юу гэдэг дээр нь оролцоод хяналтаа тавиад тэгээд нийт хувьцаа эзэмшигчдэд тайлагнадлаа тавиад явдаг ийм давхар механизмуд байгаа. Тэгэхээр энэ тогтсон одоо жишгийг өшөө дараагийн шатанд гаргах одоо энэ ажлыг л одоо засгийн хяналтаас санаачилж хийгээд эхнээс үйл дүн гарч ийн гэж ойлгож байгаа. Мэдээж манад үйл ажиллагаа явуулж байгаа компани, манай зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын одоо зах зээлийн нийт үнэлгээ нь дангаараа гараад олон улсын зах зээл дээрээс одоо хөрөнгө босхийг гэхэд бас харьцангуй жижигддэг шүү дээ, тийм. Тэгэхээр тухайлбал одоо Төрийн банк гэж тэгээд чинь нийт зах зээлийн үнэлгээ нь 300 орчим тэрбум, Монголын өрөнгийн биелж бол одоо 120 орчим тэрбумын үнэлгээтэй. Тэгэхээр Монголын өрөнгийн биелж гадны зах зээл дээр очиод давхар бүртгэлтэй IPO хийхэд бол харьцангуй жижигдээд байгаа, тийм. Тэр энийг бол портфолио байдлаар нь багцлсан ийм хөрөнгө оруулалтын зэмсгээр дамжуулж олон нийт санал болгох нь бол тэр талаас маш их том давуу талтай. Хоёрд нь олон улсад нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын менежментийн компаниар тодорхой хугацаанд энэ одоо засаглалын жишгийг тогтоох хүртэл ингээд тодорхой хугацаанд удирдуулах нь бас одоо илгээд одоо манай дээр одоо хэрэгжээгүй байгаа, нэвтрээгүй байгаа энэ засаглалын шийдлүүдийг, хяналтуудыг нэвтрүүлэх гэх мэтлэн юм олон давуу талтай гэж харагдаж байна. Биржийн хувьд бол анх олон нийтээс хөрөнгө оруулалт татж явах үед бол нэг хувьцаагаа 100 төгрөгөөр үнэлж арилжаалж ирсэн бол өнөөдөр 330 орчим төгрөгөөр буюу энэ хөрөнгө оруулагчдын үнцийн 3.3 дахин өссөн. Үндсэндээ 3 жил гарны хугацаанд тийм 3 дахин өсч байгаа тийм ээ. 3 дахин өссөн энэ одоо амжилттай одоо кейсүүдийн нэг байгаа тийм. Өшөөж цаашаа одоо энэ үйл ажиллагааных нь ашигт ажиллагаа нэмэгдэж энэ хувьцаа эзэмшигчдийн үнцийн нэмэх орон зай нэлээд байгаа гэж харж байна. Тэгэхээр бас юу гэдгийг нөгөө өмч хувьчлэхээр л хүмүүс нөгөө 90 оныг шууд автоматар бодоод тэгэл нөгөө хулгайлаа өөрч гэдэг юм уу. Тэг амжилтгүй болдог, өмч үнгүүддэг, дээр үйлдвэр давхардаг гэдэг ийм ойлголтоос бол одоо бид салах болчихжээ, тийм ээ. Өнгөрсөн одоо сүүлийн 10 жилийн хугацаанд явсан 3 IPO дээр бол бас яг бодтой тэр компаниуд нь цаашаа үргэлжлээд илүү сайжраад явсан кейс байна. Тэрний нэг бол өрнгийн бирж байна. За Монгол шуудан чинь бас нэг 185-аар гарсан
1000 гаруй төгрөг болж исэн санаж байна. За ийм ингээд амжилтууд бол байна. За төрийн банк бол ямар ч байсан ашигтай байгаад байгаа. Нуудлаа шиг бас тодорхой хэмжээнд өгч байгаа да. Ямар ч байсан нөгөө бид бол өнгөрсөн хугацааныхаа тэр юм л бол нөгөө муу ингээд зүйл боддгоо одоо хаях цаг болчихжээ гэдгийг бас энд хэлмээр бас санагдлаа. Жижиг хүчтэй эзэмшигчд гэдээ ярьлаа тий. Одоо ер нь манай зах зээл дээр чинь нөгөө IPO бол маш олон тооны нөгөө жижиг хүчтэй эзэмшигчд ордог шүү дээ тий. За мэдээж тэр хүмүүсийн маань зорилго бол богино хугацаанд мөнгө өсгөх гарах байгаад байдаг. Тэгэхээр ер нь энэ жижиг хүчтэй эзэмшигчд олон байх нь зөв сайн юм уу? Одоо муу юм уу зөв юм уу буруу юм уу гэж асуух гэж хайшин тий. Одоо хувийн сонголтын эрхийн асуудал байх. Гэхдээ ер нь яг засаглал талаас бид ер нь бол одоо энэ өмчийг одоо нээлттэй болгоё гэж байгаа энэ асуудал чинь бол нэг юуг нэг хідүүнд авчиад өгчий гэж ерөөсөө хэлэхгүй байгаа шүү дээ тийм. Яаж засаглалыг сайжруулах уу? Тэгээд тэр нь засаглалыг сайжруулах арга зам нь өөрөө нээлттэй болох юм байна. Тэр нь өөрөө хөрөнгөний зах юм байна. Энэ дотор нөгөө иргэд институционал хөрөнгө оруулагчид дээрэс нь төр засаг өөрөө ингээд хувьцаа эзэмшигчдийн юм нөгөө хувьцаа эзэмшигчдийн ownership бүтц бий болох хэрэгтэй тийм. Оновчтой бүтц. Гэтэл Монголын нөхцөлд болохоор жижиг хувьцаа эзэмшигч аягүй олон. Тэгэхээр төр нэг том хувьцаа эзэмшигчтэй. Дундын тэр нэг институционал эзэмшигчид нь аягүй хомс байгаа юм л та тийм. Тэгэхээр энэ дээр даваа жаргал захирлын дүгнэлт бас юу вэ? Ер нь одоо бид нар ингээд жижиг хувьцаа эзэмшигчд гэж их хувийг өгөх нь зөв юм уу? Тэ? Их хувь гэдэг нь одоо бас хэдийг хэлж болох уу? Ер нь Өмч хөвчлөлийн зорилго нь өөрөө иргэдийн оролцоог нэмэгдүүлэх гэдэг бас нэг зорилго агуулдаг. Тэгээд бас 1990-ад оны үеийн өмч хөвчлөлтээр бол яг иргэн болгонд цэнхэрийн тасалбар өгөөд аль болох оролцоотой байхыг зорж исэн. Гэвч тодорхой хугацааны эцэст өөрөө энэ маань төвлөрөл бий болцсон буюу яг хэсэг хүмүүс худалдаад авчихсан ч юм уу те. Иймэрхүү одоо тийм бүтц рүү бол явуулчихсан байна. За тэгэхээр яг иргэд буюу жижиг ритейл хөрөнгө оруулагч нар гэж ярьдаг шүү дээ. Мэргэжлийн хэлэг нь тэгээ оролцох нь зөв буруу гэхээс илүү энэний зохистой төвшин гэж байх хэвээр. Ерөнхийдөө бол өмч хөвчлөлтээр одоо бидний түрүүнээс олж ярьсан хэсэд бол үр ашигтай байх, өрсөлдөх чадвартай компани бий болох явдал. Тэгээд гадны жишээнүүдийг харах юм бол за Солонгос ч гэдэг юм уу, орнуудыг харах юм бол томоохон корпорациуд өөрсдөө одоо нэг нэгнийхээ хувьцааг эзэмшиж идэг. Буюу ингээд нэг нэгнээсээ хамааралтай хамтдаа эдийн засгийг хөгжүүлж идэг. Тэгэхээр яг нөгөө өмч хөвчлөлтээр хувьцааны бүтцийн хамгийн оновчтой хувилбар нь өөрөө яг тухайн улс орнд байдаг тухайн чиглэлээр мэргэсэн компаниуд байгууллагууд тодорхой хувийг эзэмших. Шаардлагатай тохиолдолд хэрвээ биднэрт гадны ноу хав хэрэгтэй гэж байгаа бол гадны одоо тухайн чиглэлээр мэргэсэн хөрөнгө оруулагч нар тодорхой хувийг эзэмших. За тэгээ урт хугацаанд нөгөө хувьцааг нь барьж идэг хөрөнгө оруулагч нар тодорхой хувийг эзэмших. За тийм магадгүй одоо тодорхой хувь дээр нь 5-аас 10 ч гэдэг юм те ритейл хөрөнгө оруулагч нар эзэмших нь өөрөө бүх оролцогч талуудыг сэтгэл хангалуун байлгадаг. Илүү одоо урт хугацааны өсөлтийг бий болгодог бүтц юм гэсэн дүгнэлтэнд бол хүрсэн. Одоо гадны компани ирээд магадгүй одоо үр ашиг шимийн хүртээд явахыг бол үгүйсэхгүй. Гэтэл яг тухайн чиглэлээрээ тухайн улс оронд одоо амжилттай ажиллах боломжтой потенциал компаниуд маань илүү ингээд тэндээс одоо ноу хавыг авч үлдээд өөрсдөө дэлхийн нийтэд өрсөлдөх тэр чадвар руугаа чиглэх нь өөрөө улс орны стратеги гэдэг зүйл бас байх хэрэгтэй тий. Тэглээгээд бид нар нөгөө жижиг хөрөнгө оруулагч нар энэ тохиолдолд болохоор байх хэрэггүй гэж бол үзэж болохгүй. Жижиг хөрөнгө оруулагч нарын одоо оролцоо идэх хараа хяналт те тэндээс хүртэж байгаа өвөөж маань өөрөө бас манай эдийн засгийг тэлэх бас нэг гол үндсэн одоо үзүүлэлтүүдийн нэг учраас ялангуяа одоо нөгөө байгалийн баялгаа ашиглаж орлого олж байгаа компаниудын хувьд бол монголчууд те иргэд бол өөрөө бас байгалийн баялгаас шууд хүртэх ихтэй байж байгаа шүү дээ бид нар үндсэн хуулиндаа заагаад өгч гсэн байж байна те. Тэгэхээр ялангуяа байгалийн баялаг буюу одоо за Эрдэнэс 5-7 ч гэдэг юм те. Энэ компаниуд одоо IPO хийж байгаа хувьцаа одоо нээлттэй боллоо гэхэд бол заавал иргэд маань эндээс оролцож байгалийн баялагаас өмнөө хойч үеийн одоо үргэлж өгөөж хүртдэг энэ механизм бол заавал байх ёстой. Тийм иргэд болохоор яг хоёр өнцгөр арилжаанд ордог. Нэг нь болохоор богино хугацаанд ашиг хийх буюу short sell margin ч гэдэг юм уу те төрлийн арилжаа хийж илүү хүрэх чадвартайгаар ингэ арилжаанд ороод богино хугацаанд ашиг хүрдэг. За нөгөөх нь болохоор 20 талаас илүү хөрөнгөний зах зээлд хөрөнгө оруулснаар урт хугацаанд би өгөөж хүрдэг юм байна. Магадгүй миний үр өгөхөд энийг одоо үйлж авах юм байна гэдэг одоо ихтгэл үнэмшил байгаа тохиолдолд яг энэ төрлийн хөрөнгө оруулалтуудыг хийдэг. Тэгээ энэ төрлийн хөрөнгө оруулалтуудыг болохоор татвараар ч гэдэг юм уу те зарим улс орнууд болохоор savings account гэх мэтчлэн энэ нөгөө бодлогын дэмжлэгүүд байдаг. Өөрөө энэ нь өөрөө бас тухайн
тухайн компани урт хугацааны одоо хөрөнгө оруулалтыг найдвартайгаар ингээ хадгалаад барьж байгаа нэг юм тогтолцоо бас болж байгаа гэсэн үг. За окей. Тэгэхээр сайдаас асууя. Өнгөрсөн хугацааны алдаа оноогоо хэдүүлээ ингээд дүгнжлээ те. За ер нь бол засаглалыг сайжруулахаас илүү зүгээр л нээлттэй болох ч гэсэн юм байна. Тэгээд хүмүүсийн иргэдийн оролцоог хангана гэдэг ингээд тараагаад өгцөндөө анхны өмч хөвчлөө. За ингээд дараа нь төвлөрсөн юм байна. Засаглалыг хөгжүүлэхэд хүндрэлтэй болцсон юм байна. За сүүлийн үеийн IPO-нууд дээр бол иргэд маань мөнгөөр авсан тийм үнэгүй биш мөнгөөр авсан тэр хувьцаа нь бол бас үнцэн өсөөд ашигтай байгаа юм байна. Бас ахиад дэвшлэг гарсан байна тийм. За тэгвэл одоо яг одоо та бүгдийн одоо хийж байгаа ажил төлөвлөгөөний хувьд энэ төвлөрлийг үүсгэхгүй байх дээр за гадны хөрөнгө оруулагч дээр нөгөө үнцийг бий болгох институционал хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх дээр за мөн цаашаа урт хугацаанд схем маань доктортой явах хэрэгтэй шүү дээ тийм. Жишээ нь бид нар нөгөө гадны менежментийн компаниг нөгөө хөгжлийн банкн дээр оруулж ирсэн шүү дээ. Солонгосчууд орж ирсэн санаж байна. Тэгэл хэдэн жилийн дараа нөгөөдөлөө явуулсан. Тэгэл буцаад өөртөө аваад бас саяны ингээд сонсгол гэж бас асуудлууд ингээд үүссэн тийм. Тэгэхээр энэ бүгдийг та бүгд маань одоо давтахгүй тулд одоо яг явж байгаа ажил дээр нөгөө ямар одоо эргэцэн хувьд ямар шинжилэл хийж байна. Жишээлбэл сая чуулган дарахаас өмнө бол төрийн ба орон нутгийн өмчийн хууль шинжлэгдлээ. За дээрэс нь хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль бас яригдчих байна. За ингээд намар бас хэд хэдэн хууль орох бах тийм ээ. За энэтэй зэрэгцээд нөгөө 12 компани руу саналаа өгсөн байж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг одоо өнгөрснөөс илүү сайн ахиулаад өнгөрсөнд гарсан тэр алдаа тогтвордлуудыг бага байлгахын тулд та бүгдийг өмнөх үеэсээ яг ямар зүйлүүдийг өөрөөр хийж өгнө гэдэг ийм асуулт байна л та. Энд чинь бол яг одоо яхаарахгүй зүгээр ингээд түүхэн цаг үе тохиогод байна л та. Манай одоо хөрөнгөний зах төрийн өмч тэгээд засаглал гэдэг энэ асуудал дээр. Зөв. Тэгэхээр хэд хэдэн зүйлийг хэлж болохоор байна. За нэгдүгээрт бол төрийн өмчийг нөгөө үнгүүдүүлж агаад хин нэг итгээд гэдэг юм уу ингээд хувьчлах нэрийн доор худалдан борлуулдаг гэдэг шүүмжлэл бол бас байдаг. Ганц Монголд биш маш олон орнд байдаг. Тэр нь өөрөө ингээд төрийн өмчийн дараагийн реформыг хийх social license буюу одоо олон нийтийн дэмжлэгийг бас үгүй хийсэн асуудал бас тулгардаг. За тэгэхээр бид нар бол одоо юугүй зүгээр түр ингээд өмчөөсөө салаад те хин хамаагүй хэдэн төгрөг бариад ирсэнд нөхчөө гэж байгаа биш. Ерөөсөө тухайн компани чинь өнгөлөөд өөдөнд татаад үйл ажиллагааг сайжруулах юм бол бас эдийн засгийн хувьд нэлээд потенциалтай төрийн өмчүүд байна л да. Тэр бэлтгэл ажлыг тэр олон улсын яг тэр чиглэлээр ажиллаж исэн туршлагатай компаниудыг гэрээлээд тэдгээрээр хийлгий гэж байгаа. Тийм. Яагаад тэгэхээр тэр бол ингээд өмчлөлийн хэлбэрийн хувьд бол засгийн газар өмчлөгч нь хэвээрээ байна. Яг гүйцэтгэх ажлыг бол одоо тухайн тэр 12 компаниас аль нь сонгон шалгараад орж ирэхийн тэр компаниар бол хийлгийа гэж байгаа нэгдүгээрт. Хоёрдугаарт бид нар за одоохондоо бид нар энийг ингээд зарим нь чадахгүй те эсвэл чадахын тулд хугацаа авч магадгүй. Гэхдээ урт хугацаанд бид нар энийг өөрсдөө хийж сурах хэрэгтэй. Тэгэхээр зайлшгүй Монгол улсад салбар нэгжээгээд Монгол хүмүүсийг Монгол залуучуудыг авч ажилууллаа гэж байгаа юм. Тэгэхээр тодорхой хугацааны дараа тэр ноу хав тэр capacity-г бидэнд дотооддоо үлдээд бид энийгээ яаж хийхээ цаашдаа сураад мэдээд явах боломжтой болно гэж ингэж үзэж байгаа. За дээрэс нь бол энэ нөгөө бид нар уулуурхаа бос гэж ингэж ялахгүй мэдээж бид бол ингээд нөгөө баялагтай орон тэгээд эн чинь баялагын сангийн хуулиараач тэр үндсэн хуулиараач тэр ингээд арт өмнө дийлэх болгоно байна гэд заасан заалттай. Тэгэхээр бид бол ингээд зөвхөн одоо нөгөө өнгөтэй өддөөгөө сорчлоод ингээд хувьчлах гэхээсээ илүү нэг тийм багц портфолио үүсгэх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр олон улсын урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулагчид юуг хардаг вэ гэхээр багцынхаа тодорхой одоо 5 юм уу 10%-ийг бид нар энэ олон улсын хөрөнгөний зах зээл дээр корреляц багтай ийм хөгжиж байгаа гэдэг юм уу фронтир зах зээл рүү бид нар allocate буюу юугаа хуваарлдаг хөрөнгө оруулалтыг хуваарлдаг. Тэгэхээр Монгол гэдэг энэ багцыг бүрдүүлэх гэхээр одоохондоо айгүй ойлгомжгүй бид нар топ 20 индекс байгаа. Гэхдээ яг ингээд шууд ингээд орчих бас боломжгүй. Тэр нь Монголын эдийн засгийг бас бүтнээр нь одоо төлөөлөх чадвартай байна уугүй юу гэвэл бас учир дутагдaltaй зүйл байгаад байдаг. Тэгэхээр яг Монгол гэдэг энэ эдийн засагт юм уу эсвэл одоо Төв Аз гэх юм уу энэ эдийн засагт ингээд exposure авъя гэвэл тухайн одоо тэр багц хөрөнгө оруулалтанд ингээд ороход л дотор нь ингээд нүүрсэнч байдаг, зэсэнч байдаг, эрчим хүчинч байдаг, цахилгаан холбоонч байдаг ингээд бүх салбарын төлөөлөл байхлаарэ одоо тухайн хөрөнгө оруулагчийн хувьд жишээлбэл одоо idiosyncratic risk буюу одоо нөгөө уулуурхаан савлгаач үед юм уу те
янз янзынаас ингээд нөгөө эрсдэл тараан байрсан гэдэг нэг юм үзэгтэй. Хоёрдугаар бид нар зөвхөн одоо тэр нэг ашигтай 2 3 компани л урдаа барайл те ингээл яхаас илүү бусад салбарын чинь зүгээр ашиггүй байлаа гэдэг салахын төс болох биш ашигтай болгомоор байна шүү дээ. Ашигтай болгоход чиглэж байгаа үйл ажиллагаа чинь өөрөө реформ болчихно. Бид нар эрчим хүчний салбарыг яаж ашигтай болох юм бид нар тарифыг чөлөөлөх хэрэгтэй тий. Нэгдүгээр ялангуяа одоо эрчим хүчний нөгөө нэг одоо генерашн буюу их усүр тал дээр бол энэ бол бүрэн боломжтой. За магадгүй дамжуулах нь дараагийн хэлж байх тий. Гэх мэтчлэн тухайн ингээд зах зээлээ ингээд тэр чигээр нь бас юм өөрчлөлтөг илүү одоо зах зээлийн тийм өрсөлдөөнд одоо горим руу шилждэг эдгээр зүйлүүд ингээд энэ ажлын ингээд одоо бай продакт буюу ингээд дагалдаа тэгдэх зүйл гэж бодож байгаа. Хөрөнгөний зах зээл мөн ажиллах манай улс одоо сүүлийн 5 жил гэдэг юм уу те одоо банкны реформ гэдэг та бас манлайлаад явж исэн тэр ажлын хүрээнд одоо бидний хөрөнгөний зах зээлийн үнэлгээг одоо дотоодын бүтээгдэхүүн тарьсуулахаар 16% байна л та. Тэрнээс өмнө бол түүнээс ч бага байсан. Гэхдээ бид нар одоо юу гэдгийг өөртөө бусад улсуудтай харьцуулаад үзэхээр жишээлбэл коммунист гэдэг Вьетнам улсаасаа яг тэр үзүүлэлтээр хойно л байгаа байхгүй юу тий. Тэгэхээр эн чинь өөрөө бас ингээд нөгөө давхар энэ экосистем эрх зүйн орчноо ингээд энэ зорилготой хүрчих юм бол давхар эднүүсээ бас өөрчлөлт явуучих боломжтой гэж ингэж үзэж байгаа. За манай улсын хөрөнгөний зах зээлийн экосистемний дутагдаад байгаа зүйл бол buy side буюу яг мэргэжлийн хөрөнгө оруулалттай байдаг. За тэтгэврийн сан, урт хугацааны даатгалын сан, амьдралын сан, нийгмийн даатгалын сан гэдэг байх ёстой институтанд бас бэхжээгүй ч юм уу те асуудлууд бас байгаад байдаг. Тэгэхээр энэ бол бас ингээд бий болох юм боломжтой гэж үзэж байгаа. За гадаадын шууд хөрөнгө оруулалт бас яг адилхан бид нар нэг гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд одоо шинээр орж ирж байгаа хөрөнгө оруулалт маш их буурж байгаа тий. Нөгөө талаасаа бол яг энэ олон улс бий болоод байгаа тодорхойгүй нөхцөл байдал чинь шинэ хөрөнгө оруулалтыг жоохон царцааш үзүүл ер нь бол яг байдаг. Гэхдээ бид бүх одоо хөрөнгө оруулалтыг бүх зүйлийг дотоодын их усрээсээ хийх боломж болцоо багтай. Гадаадын хөрөнгө оруулалт чинь зөвхөн одоо тэр оруулж ирж байгаа мөнгөн хөрөнгө биш, ноу хав, технологи хамгийн гол нь шинэ зах зээлийг бидэрт нээж өгч явах хэрэгтэй тий. Тухайлбал нэг компани дээр Монголын зах зээл чинь 3.5 сая л хүнтэй нэг хэмжээнд түрээд гацчдаг. Олон 10 20 компани зэрэгцээд өрсөлдөд байх юм бол бүгдээрийнх нь ашигын маржиг унагаал тардаг шүү дээ тий. Тэгэхээр тэр шинэ зах зээлийг нээдэг, тэгээд хөтлөөж явдаг тийм төрлийн хөрөнгө оруулагч хэрэгтэй болохоос зүгээр ингээд хямдхан үед нь орж ирээд богино хугацаанд ашиг хийгээд гардаг одоо тийм loan shark маягийн хөрөнгө оруулагчид хэрэггүй гэж байхгүй юу. Тэр болгоныг ингээд бодолцож үзээ. За ер нь бол энэ бас нэг байж болох юм аа гэд одоо засгийн газар өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд бэлтгэл ажлаа хангаа явж байна. За бид нар бол төрийн хэмжээ асуудал бол улсын хурлын бүрийн эрх байдаг. Дээрээс нь энэ бол нийгмийн зөвшөөрөл маш их одоо шаарддаг сэдв. Тэр анханасаа төвчлгээд ярихгүй байгаа. Анханасаа бид нар яараагүй байна гэдэг байгаа юм тий. Анханасаа зүгээр одоо нөгөө ашиггүй бол салахын төс гэхээсээ илүү ашигтай болгож байгаа. Тэгээд бид нар хөрөнгө оруулалт оруулж ирээ л та. Тэгээд тэр зах зээлийн өөрчлөлт өрсөлдөөнтэй болгоё л доо. Тарифын үе шаттай чөлөөлөе те. Хаана субсиди хэрэгтэй байгаа нь тэр нь бас байж болно шүү дээ. Гэх мэтчлэн ингээд тухайн чиглэлээр энэ том ажлууд ер нь бол эхлэлт болоо явж байна. Тэгээд намрын чуулганаар бол төсөв дагуулад бид бас эрх зүйн орчин шаардлагатай өөрчлөлтүүдэд боловсруулад улсын хурлаасаа зөвшөөрөл авна. Тэгэхээр бэлтгэл ажлын хүрээнд бол засгийн газар өөрийнхөө одоо өөртөө байгаа мандатын хүрээнд бол ажлуудаа хийгээ явж байна. Эцсийн шийдвэр бол ард түмний төлөө улсын хурл шийдвэрээ гаргана. За энэ ажлыг яг ингээд одоо өөрөө бас хэлж ин түүхэн үегээ те яг түүх болж үл чадахгүй юу гэдэг бол бас манай улсын хурлын парламентийн те парламент судалтай нам эвслүүдийн бас дэмжлэг зөвшөлтсөл одоо улс төрийн манлайлал бас нэлээд чухал ажил байгаа. Ямар түүх болох вэ гэдгийг одоо их хурлын гишүүн шийтгэнэ гэсэн үг байх гэдэг шүү дээ. Нэг зүйл Узбекистаны одоо яг ийм хөрөнгө төрийн өмчт компаниуд 13 төрийн өмчт компани эзэмшдэг. Толгой компани сая Лондонгийн бирж дээр бараг 700 сая доллар босголоо 31% зарсан байна. 30% Лондон дээр 1% Ташкентийн бирж дээр зарсан байлээ. Тэгээд Узбекууд өөрсдөө тэр Ташкентийн биржээс хувьцаагаа аваад тэгээд тэр нь 30% өссөн байна. Лондонгийн бирж дээр бол 25 орчим өссөн байгаа. Тэгээд бид нар хүртэл жишээлбэл манай компани өөрөө Үзниф гэдэг тэр IPO хийсэн компаниас нь хувьцаа аваад ингээ сар улгаа аваа явж ийн л та одоо бид одоо жишээ манай сангийн байгууллага. Тэгэхээр нэг асуулт байгаад байна. За энэ бүгд маань ажил хэрэг болоод явхад одоо дотоодын бирж дээр хувьцаанд арилж халагдах уу? Яг одоо давхар зэрэг гэдэг нэг юм асуулт. Бас яхахгүй чухал асуулт байдаг л та. Эсвэл энэ арай яригдж амжаагүй байна. Үгүй давхар арилжаалагдана гэж
тооцоолж байгаа. Тийм тооцож байгаа тийм. Аль одоо энэ чинь бас нөгөө Монгол хүнч төр Монгол аж ахуйн нэгж төр бас оролцох боломжтой. Тэрийг бол бид нар хааж болохгүй тийм. Тэгэхээр дотоодын бирж дээрээ ч арилж ялээ бас олон улсын нэр хүнд бүхий бирж дээр тэр нь Лондон нөх юм уу хаана нөх юм тийм. Тэр бол ингээд дараагийн шийдвэрийн асуудал байх тийм. Тэгэхээр тэрийг бол аль дээр нь байх нь бол зөв гэж үзэж байгаа. Зөвхөн гадаадын бирж тэгэхээр одоо Монгол хүн жишээлбэл бас оролцох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэрийг яаж авах вэ? Тийшээ очиод брокерийн наас нийлээ тэгээ явах бас хүндрэлтэй. Тэр хоёрын хооронд бас нөгөө хөрвөх чадвар нь хангагдчихийдэг. Хоорондоо ингээд юу гэдгийг болж идэг. Тэр яг тэр Узбек төр бол яг тэгж хийгдсэн. Өмнө нь бас энэ Румын дээр хийгдчихсэн. Өөр бусад улсууд дээр хийгдчихсэн бас жишээ бол ерөнхийдөө бол байгаа. Тэгэхээр яг нөгөө оролцоог хангах гэдэг үднээсээ бид нар яагаад заавал бирж иргэд байгаа гэдэг чинь өөрөө ингээд нээлттэй ил тод хардлах шийдэггүй бүх хүн оролцох боломжтой байдлаар хийх нь зүг биш үү те. Тэгэхээр бол тэр дотоодын биржээр бол явал. За маш сайхан мэдээ дуулгасан баярлалаа. Бид одоо манай дотоод зах зээл дээр чинь хөрөнгө оруулалт хийх сонголтууд их зөөхөн байдаг. За дахиад бас яхааргүй бас танаас л асуух гэдэг юм л да. Тэр Franklin Templeton гэдэг Америкийн одоо хөрөнгө оруулалтын менежментийн компани гэдэг тэр үзнийфийн менежментийг хийж байгаа. За тэгээд хийж явах энэ хугацаанд тэр нөгөө 13 тэр дотор байгаа компаниуд дээр бас менежмент шинжил одоо юмнууд хийгээд тэгээд үйл ажиллагааны ашиг гэдэг юм л та. Үйл ажиллагааны ашигыг нэмэгдүүлсэн гэж байгаа юм. Тэгээд одоо нөгөө таны дөрөв жилдээ алдагдaltaй гэж хайчмааргүй шүү дээ. Яаж ашигтай болох юм гэдэг арга зам эргэлхийлэх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр миний ойлгож байгаа жишээлбэл нөгөө 12 компаниас маань сонгогдсон нь одоо ийм ажил хийн гэж ойлгоод байгаа зүг. Тэгээд энэ ажлаа хэр сайн хийж байгаагаар засгийн газар болвол нөгөө компаниг үнэлэнтэй нөгөө гүйцэтгэлийн үнэлнэ. Тэгээд тэр одоо компани манай энэ одоо компаниудын үн цэнийг өснийхаа дараа тодорхой хугацааны дараа IPO хийх юм байна гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр та бүгд одоо яг энэ нөгөө тухайн тэр сонгогдсон компани ажлыг үнэлэхдээ бас ямар шалгуурууд тавьж байгаа бол гэдэг бас энэ их чухал асуулт байна. Энэ нь өөрөө нөгөө KPI match гэдэг юм те. Тэрүүгээрээ их одоо оновчтой зөв тавигдчихвол үр дүн сайн гарах гэдэг. Тэгэхээр эхний ээлжинд бол ерөөсөө нөгөө бид бол ингээд олон улсад яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж исэн томоохон гэж үзэж болох 12 байгууллага бид нар сонирхлоо илэрхийлэхийг одоо урьсан тийм бичиг бол явуулсан. За одоогийн байдлаар нэг 2 3 байгууллага илэрхийлээд байгаа юм. За тэр одоо аль компанийн сонгоо шалгаруулаад ороод ирэх нь бол дараагийн асуудал байх, хин нэгэн сонгогдож таарах байх тийм ээ. За тэглэхэд эхний ээлжийн ажил бол ерөөсө гарааны үнэлгээ гэдэг юм. Тэгэхээр одоо гарааны үнэлгээ буюу бид нар нөгөө одоо хаана байгаагаа мэдэх ажлууд байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол одоо олон улсад хүлэмжшүүлсэн Big 4 гэж хэлдэг хөндлөнгийн аудит оруулах нэгдүгээр ажил те. За тэгэхээр нөө санхүү бүртгэл юм энэ чинь ингээд окей байна уу, үгүй байна уу гэдэг чинь бас нэлээд чухал ажил болж байгаа. За дээрэс нь нөгөө нэг бизнесийн үнэлгээ хийх, independent valuation гэж хэлдэг. Тэгээ valuation хийх. За тэгээ компани болгон дээр нөө замын зурглал маягийн юм бас гарч таарах гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ компани эдийн засгийн потенциал нь юу юм бэ те, ямар стратегтэй яаж өмнө ямар ажлууд хийжсэн гэх мэт шийдгээр зүйлүүд явна. За тэгээ дээрэс нь тухайн одоо бид нар нөгөө юм pooled investment vehicle үүсгэх гэдэг шүү дээ. Тэр vehicle дотор ямар компани ямар хувьцаа байх вэ гэдгийг засгийн газар болон тухайн одоо олон улсын мэргэжлийн компани хоёр талаасаа зөвшөлдсөд шийдэх ёстой тэр ажлууд бас байгаад байгаа. Тэгэхээр яг мэдээж жоохон нөгөө нүсэр ажил гэхдээ чухал ажил. Тэгээ чухал ажил чинь бас нэг амархан бас байдаггүй. Тэгээ амархан байсан бол лицензийг хийчихсэн баг тий. Тэгэхээр тийм ажлууд ерөнхийдөө бол төлөвлөлж чинь. Тэгээд мэдээж одоо техник талаасаа бол тухайн одоо сан үүсгэн байгуулах гэдэг ч юм уу тэр ажлууд бол хийгдэн, хэрэгцээ орчны ажлууд бол бас хийгдэн. Гол нь яг нөгөө юу талаасаа тухайн компаниудын үн цэнийг өсгөх гэдэг чинь өөрөө маш чухал ажил. Тэр бол бэлтгэл ажил болдог. Аль ч компани одоо CU ч бай, бирж ч бай, IPO хийнэ гэж ашигсаа гарахад тэр бол ингээл бэлтгэл ажил, балансаа цэвэрлэхээс ахвал ажлууд ордог те. Тэгэхээр тэр ажлууд бол бүгдээрээ хийгдэж таарна. Тэгэхээр энэ бол яг ингээд амжилттай хийгдэж чадах юм бол бас нэлээд олон жил бүгшсэн, нэлээд олон асуудлыг одоо шийдэж чадсан тийм томоохон ажил болно гэж гэдэг итгэл үнэмшилтэйгээр бас засгийн газар чармааж ажиллаж байгаа л гэж хэлье да. За тэгэхээр энэ нэлээд одоо эх оны өдөд хүртэлч гэдэг юм уу те. Нэлээд чухал юм үйл явдлууд араарсан гэдэг өрнөх гээд байна л да. Тэгэхээр сая жишээлбэл сая өгж байгаа мэдээлэлээр бол иргэдийн оролцоо бол байх юм байна гэдэг нь бол тодорхой болчлоо тий. Дотоодын бирж дээр давхар бирж хуудас авах гарах юм байна.
За иргэдийн оролцоо энэ дээр орж ирнэ гэсэн үг шүү дээ. Ер нь цаа тутахаар бол тийм. За тэгэхээр иргэд маань бол баялагаасаа өгөөж хүртэх боломжтой нээлттэй эрхтгий шах юм байна. За нөгөө талдаа олон улсын бирждээс гаргаж байгаа учраас тэнд бол мэдээж институционал хөрөнгө оруулагчид нь орж ирээд за ингээд тодорхой хувьд эзэмшээд ингээд явхаар нөгөө яг хувьцаа зөвшлийг бүтэц маань бол retail тэгээ институционал тэгээ төр гэдэг ийм маш аятайхан ийм бүтцтэй болоод ирэхээр засаглал сайжрах хэрэгтэй гэж ойлгож байна. Тэгэхээр энэтэй холбоотойгоор одоо жишээ нь Улаанбаатар биржийн хувьд энэ бүртгэл дээр жишээлбэл оролцох боломжтой юу гэдэг бас нэг юм асуулт байна л да. Тэгэхээр мэдээж хэрэг бид одоо чинь юу лээ 3 биржтэй болчиход шүү дээ Монгол улс чинь 3 биржтэй болчиход байна. Тэгэхээр энэ дээр бас ямар нэгэн шийдэл юм байгаа болоогүй болоо гэдэг дээр бас асуулт асуувал хариулах боломж байгаа юу? Бид бол яг дотоодын бирж олон улсын биржлэгдсэн байгаа. Тэн дээр бол одоо тоо заагаагүй, хоригдж хязгаарласан зүйл бас байхгүй. Тэр бол одоо нөгөө нэг тухайн компани сонгогдоод ажлын хэсгийн төвшөнд яригадаад тэгээ одоо шаардлагатай гэвэл бас хоригдсон ч юм уу одоо бид нар зөвхөн л одоо тэр өөрийнхөө биржтэй ажиллана гэдэг гэсэн юм бол одоогор л байхгүй. Хөрөнгө оруулалтын сан маань өөрөө ямар хэлбэртэй байх вэ? Манай хууль бол 2013 онд батлагдсан. За түүнээс хойш бол бас хэд хэдэн сан мөнгө амжилттай байгуулагдаад явж байна. Гэхдээ одоо asset under management үнийг өдөрж байгаа хөрөнгөний хэмжээнд бол бас төдийлөн өндөр дүнтэй бас байж чадахгүй байгаа. Тэгэхээр бид нар магадгүй шинэ team vehicle үүсгэх хэрэгцээ шаардлага үүсч магадгүй. Тэгэхээр одоо олон улс бол closed ended fund маягаар байдаг. Эсвэл нөө subscription cash-аар биш in kind байдлаар авдаг янз янзын төрлүүд бас байдаг. Тэгэхээр бид нар тэрийгээ бас нэг эргэж харах тэгээ энийг одоо биржээр ярилцаалыг гэх юм бол ямар одоо боломж болцоо техникийн гаргалгаа байна гэдэг дээр ярилцаад явах боломжтой. Бид нар зорилготой хүрэх нь л чухал байгаа болохоос нөгөө тийм бус нь бол тийм хитрхи яараа деталь юм асуугаад байж магадгүй шүү. За мөнгө цэглээс асуумаар саяхан нөгөө нэг Эрдэнэс 5 толгойн тэй холбоотойгоор танаа биржийн хувьд төгөлмчийн төвтэй санамж чиглэлүүд гэрээ хийсэн харагдчихсэн тийм хувьцаа эзэмшлийн нөгөө иргэдийн хувьцаа эзэмшлийг одоо зэгслэх дээр гэх юм уу тийм энэ дээр та тодорхой мэдээлэлс өгөх боломжтой. Мэдээж нөгөө иргэдийн хувьд бол Эрдэнэс 5 толгой гэдэг маань илүү одоо олон жил хүлэгцэн нэг байгаад байгаа шүү дээ. Энэ Эрдэнэс 5 толгой компани хувьцааг иргэдэд одоо шилжүүлснээр одоо манай иргэдийн хөрөнгөний зах зээлийн талаарх ойлголт бол хайцсангуу сайжирсан давуу талтай. Өнөөдөр одоо бараг давхарцсан доогоор 3 сая гаруй үнцаасны данс буюу одоо нийт одоо иргэдийн 80 орчим үнцаасны данстай юм иргэд болсон байна. Тэдгээрд одоо ингээд хурж ажиллах мэдээлэл түгээх нь бол хайцсангуу одоо бидний хувьд бол давуу тал байгаа тийм. Яг арилжаанд идэвхтэй оролцож улсуудынхаа тоог аваад үзэх нь 30 орчим мянга. Бид улирлаасаа хамаарат ер нь 30-40 мянган иргэд л яг энэ зах зээл дээр идэвхтэй оролцоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ юг харуулж байгаа гэхэд цаашдаа хэрвээ бид одоо юу гэдэг нь төрийн өмчийн компаниудыг олон нийтэд нээлттэй санал болгоход иргэдийн оролцоог хангах. Тэгэхээр энэ зах зээл маань өөрөө одоо хуримтлал бий болгох, тэгээ баялаг бий болгох юм платформ байх талаас нь ингээ харах юм бол иргэдлүү чиглэсэн маш их сургалт сурталчилгааг явуулах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ ажлыг ч гэсэн ерөнхийдөө зөвлөх үйлчлэгээний хүрээнд бас оруулаад явуулах хэрэгтэй. За яг Эрдэнэс 5 толгой хувьцаат компани маань бол манай хөрөнгөний бирж бүртгэлтэй компани биш. Цаасны төлөвлөсөн хадгалын хэмжээ төв дээр нэлийн таасан дээр нэрэгдийн хувьцаа байгаа. За хэрвээ одоо юу гэдэг энэ сенсорс хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд одоо энэ хөрөнгө оруулалтын багцын одоо энэ хөрөнгө оруулалтын сан байх уу, холдинг компани байх уу, ямар нэгэн байдлаар манай биржтэй бүртгэлтэй болох юм бол түрүүнд дурдсан засаглалын давуу талуудаас гадна нэг давуу тал үүсэ. Энэ нь юу вэ гэхээр яг үнэлгээ зах зээлийн зарчмаар тогтож эхэлнэ. Одоо түрүүнд дурдсан энэ 10 төрийн өмчийн компани маань тус бүр нь яг өөрөө зах зээлийнхаа зарчмаар одоо үнэлгээнд тогтоод явж байгаа компани байгаа байхгүй. Тэгэхээр одоо төр бай, иргэд бай, бүгд өмчийнхөө үн цэнийг мэдчихээн те. Яг 1072 хувьцааны маань үн цэн хэд болох вэ гэдэг тэр үнэлгээнд тодорхой болох ийм давуу тал байна. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо юу гэдэг нь Эрдэнэс 5 толгой одоо зөвхөн энэ компанитай хамааралтай биш. Нийт одоо энэ төрийн өмчид одоо иргэдийн оролцоо эндээс ус тодорхой шударгаар хэлт одоо нээлттэй юм баялагт одоо оролцоо гаргах юм боломж үүснэ гэж
Да баярлалаа. Тэгээд зочдтой баярлалаа. Бүгдээрээ нэг цаг ирчлээ. Тэгээд үнэт цаг хугацаанаас хүрэлцэн ирж бас олон нийтэд бодиттой бөгөөд хамгийн сүүлийн үеийн мөн хамгийн одоо хэсэгчилсэн биш бүрэн бүтэн ийм мэдээллийг өгсөнд баярлалаа. Ааварч олцуулсан маш их баярлалаа. За баярлалаа. За үзэгчдээ нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарыг хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр нэгдүгürt бол бидний 90 оны үед ярьж исэн энэ өмч хөвжил гэдэг бол ард үлцээ цагаа үеэ өнгөрөөсөө дахиж бид бол ийм зүйл хийхийг хинч хүсэхгүй байгаа гэдэг дээр бүгдээрээ бол санал нийллээ. За хоёрдугаарт бол өнгөрсөн хугацааны төрийн өмчийн хөвчлөл хэдийгээр одоо олон компаниудыг хөвчлөн гэдэг чигсалт гараад түүнээс одоо 3 компани хөвчлөгдсөн ч гэлээ. Энэ 3 компани хөвчлөлийн үр дүнд бол тухайн хувьцаанд хөрөнгө оруулсан иргэд бол бас өөрсдийнхөө хөрөнгө мөнгийг бодтоор өсгөж чадсан ийм амжилттай гэж хэлж болох үр дүнгууд бас гарсан байна гэдгийг бол бүгдээрээ харлаа. За өнгөрсөн хугацааны алдаа оноонуудаас аваад үзэх юм бол энэ нээлт төрийн өмчийг нээлттэй болгосны дараа хамгийн гол асуудал нь засаглал сайжирч байна уу? Яг гэхээр засаглал сайжирснаар бол тухайн компани бүтээмж өснө. Бүтээмж гэдэг маань орлого өснө, зардал буурч болно. Энэний үр дүнд ашиг нэмэгдэж байгаа юм. Тэгэхээр энэ өөрчлөлтийг бол бий болгож чадж гэнэ үгүй гэдгийг дээр үндэслээд дараагийн одоо шинэ нээлттэй болгох бодлого төрийн өмчийг нээлттэй болгох бодлого боловсруулагдаж төлөвлөгөө нь гараад бодтоор ажил хэрэг болоод явж байгаа юм байна гэдгийг бас салбарын сайдаас нь сонслоо. Тэгэхээр энэ бүхний үр дүнд бол жижиг хөвцөө эзэмшигчид буюу ард иргэд маань энэ өмч хөвчлөл төрийн өмчийн нээлттэй болж байгаа энэ үйл явцад хөрөнгө оруулалт хийж болох юм байна гэдэг мэдээллийг өглөө. За мөн бидний одоо хамгийн хүсэж байдаг институшн хөрөнгө оруулагч буюу мэрэгжлийн хөрөнгө оруулагчид орж ирэх. За түүнийг дагаад зөвхөн мөнгө биш, технологи, мэдлэг, инновац орж ирэх. Энийний үр дүнд засаглал сайжирч тухайн компани бүтээмж өсч, үн цэн нь өсөх. Тэрний хэрээр Монголын маань баялаг, хөрөнгө илүү дэлхийд үнэлэгдэх энэ боломж болцоог бодтоор бий болгохын төлөө засгийн газрын зүгээс бол ажиллаж байгаа юм байна гэдэг ийм мэдээллүүдийг, дүгнэлтүүдийг бол хийж болохоор байна. За ингээд энэ ажил дээр бодтоо үр дүн бол одоо намраас ерөнхийдөө гараад за энэний үр дүн тодорхой одоо компаниуд ямар одоо байдлаар тухайн компани төрөмчд одоо компани дотор багтахын за тэрийг хэн удирдахын гэдэг нь тодорхой болох юм байна. За ингээд мэдээж одоо 12 гадаадын 12 одоо мэрэгжлийн компаниас нэг нь сонгогдож таарах баг. Тэгэхээр тэр компани одоо ажлын үр дүн ямар байхаас одоо бидний хөрөнгийн үнцийг бас ихээхэн хамаарх нэ. Нөгөө талдаа мэдээж засгийн газрын хувьд тэр компаниуд дээр тавьж ажиллах шаардлагууд бас тодорхой нарийн байх ёстой болж таарна. Энэний үр дүнд бол бодит үр дүн гарах нь. За тэгээд бидний хувьд энэ цаг мөч бол үнэхээр хөрөнгийн зах зээлийн хувьд за Монголд өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд явж ирсэн энэ төрийн өмчийн засаглалын хувьд томоохон өсрэлт хөгжил шинжилэл бий болох ийм алтан цаг үе чухал мөч бол тохиож байна. Та бүгд дараагийнхаа дугаартаа хамт байж энэ үйл явдал хэрхэн өрнөхийг бас хамтдаа үзэж сонирхоорой гэж хүсгээрэй. Ингээд бидний уламжилт баяр наадам ийхүү эхэлж байна. Та бүгд сайхан наадвал.